бацхан бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За би өнгөрсөн 7 хоногт өвдөгний үений дурынгийн хаалганд орсон. За тэгээ хаалганд орохоос өмнө одоо надтай адилхан одоо энэ хаалганд ороод гарч ирсэн хүмүүсийн одоо санаа сэтгэлдэлтэй энэ хаалгатай холбоотой янз бүрийн одоо санаа сэтгэл одоо анхааруулга зөвлөгөөч гэдэг юм уу юу вэ гэд хайсан чинь төдийлөн тийм мэдээлэл олдоогүй. Тийм учраас би өөрөө одоо энэ хаалгатай холбоотой товчхон мэдээлэл бас хүргэе. Бас нэг хэрэгтэй үндэнд хэрэг болж магадгүй гэсэн үднээс ингээд сууж байна. За би ямар онцтой энэ хаалганд орсон бэ гэх юм бол өвдөгний үений саран мөгөөсний урагдал гэсэн оншоор хаалганд орсон. За тэгээд анх ингээд яаж одоо ямар шинж тэмдэг илэрсэн бэ гэх юм бол 3-4 сарын өмнөөс эхлээд одоо ингээд хамгийн анх ингээд явган суугаад ингээд босоход хүндрэлтэй байсан. Одоо заавал нэг юмнаас ингээд байрж те ингээд түгшиж ингээд босмоор тэгж санагддаг байсан. За тэгээд дараа нь ингээд одоо өксүр зам те шатаар дэшээ өксөх болон уруудах ямар нэгэн юм өргөхөд өвдгөн дээр ингээд жоохон ачаад ирэхэд шууд өвддөг болсон байсан. За ингээд шулуун замд бол явхад бол ямар ч асуудалгүй. Тэгээд ерөөсөө өвдгөн дээр ингээд жоохон ачаад ирэх юм бол шууд өвддөг болсон байсан. За би өөрөө тэгээд нөгөө эмзүүч мэрэгчлээ бас нэг эрүүл мэндийн одоо хүн учраас одоо ингээд хамаагүй дур мэдэн одоо эмчилгээ хийж болохгүй гэдгээ бол сайн ойлгож байсан. Тийм ч учраас за ямар тач нэг одоо амралт зугаалгын сар те 6-7 сарыг өнгөрөөгөөд за 8 сараас ингээд нарийн мэрэгчлийн эмч ерөөсөө үзүүлэх гэсэн шийдвэр одоо гаргаж исэн. За тэгээд эмчит үзүүлэх хүртлээ юу ч хэрэглээгүй те өвчин хамдаач юм уугаагүй. За тэгээд 8 сард улсынхаа одоо мэдрэлийн дүүргийнхаа одоо мэдрэлийн эмчт үзүүлээд одоо би ингээд шууд ингээд цаг хугацаа алдахгүйгээр шууд би Эмират ханга харуулах хүсэлтэй байна тий. Одоо хувийн эмнэлгийн ингээд Эмират ингээ харуулах одоо хүсэлтийг маань ингээд төхөөлөн аваад ингээд илгээх бичээд өгнө үү гэж эмчээсээ хүссэн. За тэгээ эмч маань тэгж дүгнээд одоо илгээх бичгсэн. За тэгээ илгээх бичгээ авчаад нөгөө сонгож авсан одоо хувийн эмнэлэг дээрээ очоод үзүүлсэн. За тэгээд эрүүл мэндийн даатгалаар үйлчлдэг хувийн эмнэлэг байсан. За тэгээд бас нэг олон хүн үзэх учраас тэр одоо эмнэлгийн бас ингээд нэр одоо эмчийн нэрийг одоо хамаагүй бас ярьж болох байх. За тэгээд Эмирийн төлбөр нь бол эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөгдөд 105 мянган төгрөг болж исэн. За тэгээд би бас үнийг бас хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Яагаад гэвэл магадгүй энэ хаалганд орох гээд тий одоо чинь санхугаа одоо чинь бэлтгэхэд бас магадгүй хэн нэгэн суужиж магадгүй. Тийм учраас би бас хэдэн төгрөгийн үн ханштай хаалгаа болсон бэ гэдгээ бас хэлье. За тэгээд Эмирагийн харуу 3 хоногийн дараа гарсан. За тэгээд 3 хоногийн дараа хариугаа аваад одоо өвдөгний үеийнхаа эмчтэй үзүүлэхэд эмч бол ерөөсөө шууд хаалганаас өөр одоо сонголт байхгүй гэсэн. Хаалганд орох шаардлагатай гэсэн. За тэгээд мэдээж шууд чи одоо хурд ор гэсэн үг хэлэхгүй шүү дээ. Тэгээ үйлчлүүлэгч бас мэдээж сонголтын үлдээ. За тэгээд гэртээ ирээд боцсон л доо одоо хаалганаас өөр одоо сонголт байдгийн болов тий одоо чинь саран мөгөөрсний урагдал гэж чи одоо яг юу вэ тий одоо энэ саран мөгөөрс нь одоо яг дахиад нөхөн төлждөг юм уу төлждөггүй юм уу гэдэг юм уу өөрөө бас ингээд тэр талаар ингээд одоо уншсан. За тэгээд ирсэн тэгээд тэгсний дараа бол ерөөс месстаас өөр ямар сонголт байхгүй юм байна гэдгийг ойлгоод за тэгээд эмч дээрээ ирж ирэхэд за тэгээд хаалганы өмнөх үеийн шинжилгээ гэж өгдөг юм байлээ. За тэгээд ор хоног за тэгээд дээрэс нь үндсэн төлбөр гэдэг эмч маань өөр ингээд бас ингээд хаалгаанд шаардлагатай бас мөнгөнд бас ингээд нарийн ингээд хийж өгсөн. За тэр нь хэд болсон бэ гэх юм бол за ер нь бол гадуур өвдөгний үений дурынгийн хаалгаа 8 сая төгрөг орчим байдаг юм байлээ. За тэгээ 8 саяас чинь даатгалаар хөнгөлөгдөөд 500 мянга болсон. Одоо бүр амар сайн хэмдэрч авц. За тэгээ 500 мянган төгрөг. Дээрэс нь ор хоног. За ор хоног нь бол ингээд хамгийн багадаа 3-аас тэгээ 5 хоног хэвтэн. За дээрэс нь одоо нэг урьдчилсан одоо шинжилгээнүүд авна те. Одоо одоо шээсний шинжилгээ, тэгээ биохимийн шинжилгээ. За тэгээ зүрхний үйл ажиллагаа, тэгээ хотоод эзний үйл ажиллагаа гэдэг эхо гэдэг энэ бүх шинжилгээнүүд нь орсон. За ингээд нийтдээ бол за хамгийн ихтэй ер нь бол сая 500 мянган төгрөг байхад энэ хаалгаанд ороод гараад ирэх нэ. За тэгээд хаалгаа маань яаж авагдсан бэ гэдгээ товчхон яриад өгье. За хаалгаанд орохоос өмнөх 1 хоногийн өмнө ирж хэвтсэн. За хэвтэхдээ шууд ерөнхийдөө одоо хаалгааны эрсдлээс одоо урьдчилан сэргийлээд одоо антибиотик эмчилгээ шууд туснаар явж эхэлсэн байгаа. За тэгээд хаалгаа нийт бол 5 цаг орчим болсон.
За тэгээд яг 5 цагийн турш хагалгаа хийгдсэн юм гэх юм бол үгүй. Хагалгааны одоо өмнөх үе те. За тэгээд хагалгаа хийгдэх үе, хагалгааны дараах үе гээд ер нь бол нийтдээ бол ингээд 5 цаг орчим бол үргэлжилсэн. За тэгээд 2 дахь өдрөөс нэгтээд ерөнхийдөө зориултын одоо тэрэгцээр ингээд түшээд ойр суртаа явж эхэлсэн. За тэгээд хагалгаа одоо хийгдсэн одоо ч юм мис ажилбаар ингээд төсөлд хийгдсэн газар бол нэг өвдөлт төр мэдрэхт нь хамаагүй гайгүй юм билэ. За тэгээд би нийтдээ эмнэлэгт бүтэн 4 хоноо 5 дахь өдөр нь гарч ирсэн. За өнөөдөр бол ингээд би яг миний ингээд яг хаалгаа хийгснээс хойш 6 дахь өдөр би одоо ингээд сууж байна. Ямар ч сэнгээр орондоо ойр зуртаа бол ингээд юм төшгүүгээр яг хөө ерөнхийдөө ингээд нэг талдаа арай илүү ачаал өгөөд ингэсгээд явж байна. За тэгээд ингээд явж байхдаа би ингээд бодлоо л доо ерөөсөө ингээд нэг талдаа ачаал өгөөд би ингээд 6-7 өдөр шахуу болоход л одоо миний нэг түүхэн нэг талын түүхэн гэж хөндөр болсон байгаа байхгүй. Тэг ингээд бодоод эхлэх юм бол бид нар ингээд өвдөнөөс болоод өвдөж тэр удаан явах юм бол бид нар ингээд тэг түүхний ингээд одоо гажиг үүсэх тэг түүхэн ингээд нэг талдаа ингээд одоо түгний одоо ингээд одоо харьцаа алдагдах цаашдаа түнхчин дээштэд нуруу руугаа орох ч юм уу нуруу дээштэд ингээд мөрлөгөө орох ч юм уу тий ийм ингээд эрсдэл одоо бүхэл бүтэн ийм одоо хүний юм цогц юм одоо арга ясны ингээд бүр бүтцэд бүр ингэж нөлөөлөхөөр зүйл юм байна. Тэгээд ер нь ялангуяа 40-өөс дээш насныхан бол нэрээ одоо нэрээ энэ биенийхээ энэ ерөнхий бүтэц энэ арга яс гэдэг энэ зүйлийнхаа эрүүл мэнд гоо сайханд бүр анхаарахаар болчихжээ. За тэгээд одоо нэрээ ямар хүмүүс энэ хаалгаанд ихэвчлэн ороод байна вэ гэдэг талаар хэлэх юм бол ихэвчлэн одоо яг над шиг юм онцтой хүмүүс бол за тэгээд ялангуяа залуу хүмүүсийн хувьд бол гэмтлийн шалтгаантай их байдаг юм байл. Спортоо хичээдэг хүмүүс, тамирчид, за тэгээд залуу хүмүүс бол янз бүрийн ахуйн осол гэмтэлтэй унаж бэртэх цохох ч юм уу. Эдгээр зүйлсээс болж энэ саран одоо мөгөөс одоо жиргэвчний юм одоо урагдал гэмтэл тий ийм гэмтэлийг үүсгэх юм байна шүү. За тэгээд өөр одоо бусад шалтгаанууд байгаа тий одоо жингийн асуудал, тархалал, за тэгээд насжилттай яагаад насжилт вэ гэх юм бол одоо тэгэл хүн 25 наснаас хойш одоо ингээд бочингийн мас ингээд бага алдагдаад ирэхээр тий өвдгөндөө ирэх ингээд даралт ингээд ихсэнтэй холбогддог байх. За тэгээд тархалал жингийн асуудал ч гэсэндээ тий ялгаа авахгүй хүний одоо ингээд нийт ингээд жин масын 70% нь ингээд өвдгөндөө ингээд одоо ачаалт нэрдэг учраас жингийн илүүдэлтэй байж болохгүй нэ. За тэгээд өөр олон шалтгаан бас байдаг. За тэгээд ер нь одоо ингээд цаашдаа одоо ингээд одоо энэ өвдгөндөө одоо анхаарыг гэж ерөнхийдөө энэ өвдөг нуруу ингээд үе мөчөндөө анхаарыг гэж бодож байгаа бол бид нар ингээд жингийн асуудалгүй байх хэрэгтэй байна. Эрүүл зөв хоолтой байх хэрэгтэй байна. За тэгээд дасгал хөдөлгөөнийг хийж байх хэрэгтэй байна. За тэгээд хуу хөний нэг сахлах бат гэдэг зүйл. За тэгээд эрүүл мэндийн боловсрол гэдэг зүйл үнэхээр чухал байх нэ. За тэгээд цаг гарган бас ингээд сонсонд баярлалаа. За баяртай.